За өнөөдрийн дугаараар бид хүний амьдралын хамгийн нууцлаг бөгөөд эмзэг үе болох жирэмсэн үеийн зүүднээр хар дарах махан биеийн хямрал болон далд ертөнцийн огтлолцлын талаар маш гүнзгий ярилцъя. За их хүн бол өрөө тээх үед зөвхөн махан биеийг нь бүтээгээ зогсохгүй тэнгэрээс бууж байгаа шин сүнсийг ухтан авах гүүр болдгоо гэдэг юм ярьсан тий. За тэгвэл энэ гүүрэн дээр физиологийн болон сүнс энергийн ямар далд өрнөлүүд явагддаг юм бэ? Яагаад жирэмсэн ээжүүдийн нойр холжиж хар дарддаг вэ? За үүнийг бид нэр шинжлэх ухаан болон өвөг дээдсийнхээ өвлүүлсэн далд ухааны үүднээс хамтдаа тайлъя. За нэгдүгээрт махан биеийн бэлтгэл тийм үү? Орчин цаг үед бид нар амьдарч байгаа учраас саадууд айгүй олон болжээ. За хамгийн түрүүнд бол нойр холжих нь бодисын солилцооны өөрчлөлтөд шууд холбоотой. Эхийн бие хоёр хүнийг тижээж асар их энерги зарцуулж байдаг. За гэтэл бид унтаж амархаас өмнө өөрсдөө ч мэдлгүй нойрны хэмнэлээ алдагдуулдаг. Нэг том алдаа гаргадаг. За энэ бол гар утас дэлгэцэн хэрэглээ, тий? За унтахаас доор хаяж 1-2 цагийн өмнө утас зурагт үзэхэд зогсоох хэрэгтэй. Тий, дэлгэцэн нөгөө blue spot гэдэг шүү дээ. Цэнхэр гэрлэн тархинд өдөр болж байна гэсэн хуурамч тохио өгöd идэг. Нойрны даавар ялгаралтыг, мелатонин ялгаралтыг зогсоочдөг. Гэхдээ зөвхөн физиологийн хувьд ч биш. Сүнслэг талаас нь хараад сошиал орчин дах хэрэгтэй хэрэггүй асар их мэдээлэл, бусдын стресс, тий, бараан энерги нь их хүний эмзэг аавраг гэрлэн бүрхүүлээ цоолж сэтгэл зүйн хувьд тогтворгүй болгодог. За энэ дээр анхаарах хэрэгтэй байна. За хоёрдугаарт уламжлалт ангаахын энгийн бөгөөд нэг юм шидтэй арга байдаг. Хэрв утсаа үзэхэ болоод ч нойрт нь өрөхгүй. Би чинь давгуутаад байх юм бол яах юм бэ? За энэ үед бол хамгийн үр дүнтэй уламжлалт аргуудын нэг болох ногоон цайны ханд ашиглах. Унтахын өмнө шилэн үзэндээ ногоон цайны ханданд дүрсэн хүүтэн альчуураар бигнэр тавиад өгөр. Шилэн үз бол хүний мэдрэлийн системийн чухал зангилаа, эрчим хүчний сувг байдаг. Хоолой хурд барилж идэг. За энэ хэсгийг сэрүүцүүлснээр цусны эргэлт сайжирч тархины ачаалал буурна, сэтгэл санаа маш хурдан тайвширдаг. Хүн яагаад унтд юм бэ? Тархиал хөрөх гэж. Товчхонд болол. За тэгээд энэ бигнүүрийг нүдэн дээрээ бас 20-30 минут тавихад нүдний чилээ гараад булчингууд сулраад гүн нойрсох бэлтгэл хангагддаг. За хамгийн гол хэсэг тийм үү? Далд ертөнцөөс яаж нөлөөлөд байгаа юм? За ингээд бие бэлдээд унтлаа гэж бодъё. Гэтэл шин донд гинт хар дарж хөдөлж чадахгүй болов. Цээжин дээр хүн дарах мэдрэмж төрөх юм бол яах вэ? За шинжлэх ухаанд бол үүнийг нойрны саажилт гэж тайлбарладаг тийм үү? Бөөм өргөлт болохоор бөөм өргөлийн гүн ухаанд бол үүний цаана өөр зүйл өрнж идэг гэж үздэг. За энэ бол хүнийг унтах үед сүнс нь биенээсээ хөндөрж далд ертөнцөөр аялдгаа гэж өвгөд бол ярьдаг. Жирэмсэн их хүний хувьд эхийн биед хоёр сүнс зэрэгцэж оршдог тийм үү? Ургийн сүнс бүрэн сууршиж амжаагүй том мэдрэмтгий байдаг тул ээжийн аавра маш их тэлж гадны энергийг соронц шиг татдаг гэсэн. За энэ үед шинээр бүрэлдэж байгаа сүнсийг сонирхсон эсвэл ихийн тэлсэн аавра руу нэвтрхийг оролцсон доод ертөнцийн бараан эрчим тэнэл сүнснүүдийн нөлөөгөөр хар дарах үзэгдэл гарч болдог. За тиймээс улаач нар өвөг дээдс маань үрээ тээж байгаа ихийг онцгой хамгаалтанд байх ёстой загсаар л ирсэн. За хэрв та жирэмсэн бөгөөд нойрч нь холжиж хар дарж байгаа бол дараах сүнслэг хамгаалтуудыг тогтоож унтаарай. За хамгийн чухал нь төмрийн эрчмээр хамгаалах. За орныхоо гудас эсвэл дэрэн доороо төмөр зүйл. Домын энэ бөөнрийн хэрэглээд идэг юм жижигрүүлсэн хотог хайж ингээл холбог гэдэг янз бүрийн зүйлүүд байдаг шүү дээ. За энэ төмөр нь өөрөө муу эрчмийг цавчиж
доод ертөнцийн биетүүдийг үргэх маш хүчтэй хамгаалт болдог. Хайчийг тавихтаа бол амын баг зэрэг ангаалгаж тавих юм бол муу зүйлийг авчих, хайчлах бэлэгдэлтэй. Энийг гэхдээ яг хард дараад байх юм бол шүү дээ, тий. За ийм хамгаалт бэлдэж ханандаа ч юм уу орны ортогоо ойрхон аурааныхаа орон зайд хамгаалалт хийж тавьдаг тийм аргууд бол байдаг. За өөр гэх юм бол унтахын өмнө унтлахын өрөөндөө багахан зэрэг арц ганга эсвэл аг аргал хомоол уугуулад орон зайгаа ариутгах хэрэгтэй. За энэ бол агаарыг ариутгадаг тий. Ургамлын утаа нь агаарын хүнд энергийг сармагжуулж идэг. Тэгж их үр хоёрын сүнсэнд амар амгалан авчирдаг. За өөр арга гэх юм бол давстай усны шин гэлт гэж бас байдаг. Орныхоо толгой хэсэгт эсвэл шалан дээр жижиг аяхтай ус тавиад дотор нь чимэх жамц давс хийх хэрэгтэй. За ус бол ус тэгээд давс нь нийлэхээр шөнийн турш өрөөндөх сөрөг энерги хард дарсан зүудний муу эрчмийг өөртөө саруулж авдаг шийддэг. За өглөө босоо тэр усаа шууд жорлон лугаа ч юм уу асах хэрэгтэй. За өөр арга гэвэл хамгийн чухал нь унтахын өмнө хоёр гараа ингэж үрж ягаад эрчмүүлж ягаад хэвлэл дээрээ тавиад өөрийнхөө уг узуур язгуур өвөг дээдстэй ханд үр бит хоёрыг манаж бүрхэн хамгаалаарай гэрлэн бүрхүүлээр хамгаалж хайрлаа гэд дотроо залбирах хэрэгтэй. Өөрсдөө цагаан гэрлэр бүрхэгдсэн байна гэж төсөөлж явах хэрэгтэй байдий шүү. За тэгээд дэр гэдэг бол маш чухал шүү. Хүн амьдралынхаа 3/1-ийг унтаж өнгөрүүлдэг шүү. Тийм учраас Монгол хүн бол дэр аяг хоёроос сольдөггүй гэдэг. Жирэмсэн хүн бол бусдын аяганд дуухгүй, бусдын дэрийг дэрлэхгүй. Тэгээд тарих хөргөх үйлчилгээтэй тэр будаатай байд юм уу сэрүүхэн болгодог дэрнүүд тохиромжтой шүү. Тархийг халаадаг дэр бол болохгүй. Дэрэн дээр маш сайн анхаараарай. За өөр гэх юм бол хөлөө бүлээн усанд дүрх юм уу эсвэл халуун шүршүрт ороход бид нэр гарч ирээд хальт даардаг да. Бүлээх усанд орсны дараа тэр үед бол нойр автоматар хүрдэгэ. За өөр гэвэл бас бичдэг толгойдоо байгаа бүх бодлоо цаасан дээрээ буулгаж идэг. Тэгээд шинжлэх ухаанаар зүйдэг бол хэрхэн тайлбарлалтыг бол та бүгд мэдж байгаа. Далд ертөнцөөс бас зүйд өгөгдөж болдог. Тийм учраас зүйдээ манахын тулд цаас бал хажуудаа тавиад унтах ёстой. За маргааш хийх зүйл байна уу? Санаа зовж байгаа юм байна уу? Бүгдийг биччихлээ. Тэгхийн бол тарих хадгалчихлаа гэд тайвширчдаг. За тэгээд өөр тайвшруулах үйлчилгээтэй цайнууд бас ууж болно. Балжин гаруй, ромашка гэдэг тий. Лаванда ийм цайнууд байдаг. За ингээд тусгая дөө. За баярлалаа.